өнөөдрийнхөө туршилтад хичээлийг эхлэе. Тэгэхээр бид өнөөдрийнхөө хичээлээр ангижруулагч ба ангижруулагч бус сахарыг илрүүлэх юм туршилтыг хийн. За энэ хичээл маань 11-р ангийн сонгон судлах агуулгын хүрээнд 11-1-ийн Г гэсэн суралцсан зорилтонд багтсан байгаамаа. За ингээд бидний өнөөдрийн туршилтын ажилд бол зөвхөн ангижруулагч бус сахарыг илрүүлэхээс гадна бид бас давхар хүнсний бүтээгдэхүүнүүдийн дээжид цардуул, уураг, өөх тос илрүүлэх туршилтуудыг бас хамтд нь гүйцэтгэж явуулнаа. За тэгэхээр туршилтаа эхлэхээс өмнө туршилтанд хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн дээжүүд болон багаж хэрэгслүүд, бодис сурвалжуудыг танилцуулъя. Төмөс, зайдас, талах, кекс, сир, бяцлаг, бичээн мөн өндөгний шар болон цагаан уураг, сүү хүнсний бүтээгдэхүүний дээжээр авсан байна. За эдгээрүүдэд илрүүлэх гэж байгаа бюретийн уруулж, бенедиктийн уруулж, этанол болон ангижирсан бус сахарыг илрүүлэхэд ашигладаг. Натрийн гидрокарбонатын усмал, тэгээд давсны хүчил усмлуудыг ингэж бэлдсэн байна. Туршилтанд хэрэглэгдэх багажнуудаас хуруушил байна. Хуруушилны 50 өр. Манай биологийн туршилтын ажилд бол ихэвчлэн 15 мм-ээс 18 мм өндөртэй хуруушилнууд тохиромжтой байдаг. Хуруушилны 50 өр. Хуруушилыг хавчих, хуруушилны хавчаар, пинцетүүд, тусаагуур, мөн шприц, бодисын халбаг, уур нухур, хүнсний бүтээгдэхүүний дээжийг жижиглэх уур нухур, усан байна хэрэглэнэ. Тэгэхээр усан байныг бид нар бол бенедиктийн уруулжаар ангижирсан болон ангижирсан бус сахарыг илрүүлэхэд ашигладаг. Ихэвчлэн 80-аас 100 градусын температурт бол ангижирсан болон ангижирсан бус сахарыг илрүүлдэг. Тэгэхээр бидний ашиглаж байгаа усан байна маань автомат температурын тохируулгатай усан байна. Бидний өнөөдрийн туршилтанд ашиглаж байгаа бодис сурвалжууд маань хүчтэй хүчил шүлт байгаа учраас бол эдгээр зүйлүүдийг болгоомжтой ажиллах хэрэгтэй. Эдгээр бодисуудтай мөн заавалчгүй бээлийн өмсөх, нүдний шил өмсөхийг бол аюулгүй ажиллагааны дүрмд анхааруулдаг. Хэрвээ гар дээрээ юм уу ямар нэгэн байдлаар арьсан дээрээ хүрсэн тохиолдолд хөтөн усаар тэр дор нь маш хурдан зайлж угаах хэрэгтэй. Ингээд бүгдээрээ туршилтаа эхлэе. Өнөөдрийн эхний туршилт маань хүнсний бүтээгдэхүүн цардуул илрүүлэх туршилт байгаа юм. Тэгэхээр энэ туршилтандаа бид нар бол йодын усмлыг ашиглана. Йодын усмал маань өөрөө бор өнгөтэй байдаг. Тэгээд туршилтын үр дүнд хэрвээ цардуул байгаа тохиолдолд өнгөний өөрчлөлт маань бороосоо хар хөх буюу хар цэнхэр өнгөтэй болж өөрчлөгдөнө. Цардуул илрүүлэх хүнсний бүтээгдэхүүний дээжинд бол кекс, талах, төмс сонгож авсан байгаа. Йодын усмлаар тусаагаараа сурвалж аваад хүнсний бүтээгдэхүүнийхаа дээжин дээр тусаанаа. Ингээд өнгөний өөрчлөлтийг ажигланаа. Ингээд йод маань бор өнгөтэй. Тэгээд цардуул агуулсан тохиолдолд өнгөний өөрчлөлт хар цэнхэр болж байгааг харьцуулан хараарай. Мөн талхан дээр цардуул агуулгадж байгаа нь харагдаж байна. Яагаад гэвэл талхны йод тусаасан хэсэг нь хар цэнхэр өнгөтэй болсон байна. Төмсөн дээр бүгдээрээ ажиглая. Төмсөн дээр бол йод араа шингээг байгаа учраас энд йодынхоо өнгөтэй байна. Харин энэ шингэсэн хэсгүүд, төмсний эсүүд рүү нэвтэрч орсон хэсгүүдэд маань хар цэнхэр өнгийн туяа өссөн байна. Тийм учраас бол төмс бас цардуул агуулсан хүнсний бүтээгдэхүүн байх нэ. Бидний дараагийн туршилт маань хүнсний бүтээгдэхүүнд уураг агуулгадж байна уугүй юу гэдгийг илрүүлэх туршилт байгаа юм. Тэгэхээр энэ туршилтанд бид бюретийн уруулжийг ашигладаг. Бюретийн уруулж маань 2 бодисын нийлэмж байдаг. Үүнд бол зэсийн сульфат, тэгээд натрийн гидроксид эсвэл калиен гидроксидийн аль нь ч байх боломжтой. Тэгэхээр энэ 2 бодисыг холиод бид нар бюретийн
урвалжийг гаргаж авдаг байгаамаа. За хүнсний бүтээгдэхүүнийхээ дээжинд бид зайдас, бяслаг, сүү, өндөгний шар болон цагааныг ялгцсан байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийн дээжийг ашигланаа. За мөн бичээнийг ашиглаад уурга агуулгадж гэнэ үгүй юу гэдгийг тооцно. За ингийн тулд эхлээд бүгдээрээ бичээнийг уурн хуурт хийж нунтгалъя. За эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ дээжээс хуруу шилэндээ хий. Хуруу шилэнд хийхдээ бид шприцийг ашиглах боломжтой. За шприцийг бид нар бол энгийн пипетийн оронд хөвчлэн ашигладаг. За шприцээ бол авах гэж байгаа, саруулах гэж байгаа дээжиндээ ихц босоогоор нь хийгээд за ингээд шулуунаар татсан тохиолдолд бол хий орохгүй байх нь байна. За бид 2 см куб дээж авах гэж байгаа. Ийм учраас бол 3 хүртэл нь саруулж аваад за тэгээ үнийгээ бол 1 хүртэл нь шахсан тохиолдолд бол 2 см куб дээж авч байгаа гэсэн үг байна. За сүүн дээрээ биоретик оруулжийг хий. За эхлээд калиум гидроксидоос 4. За ингээд 5 туслыг тусаач. За ингээд болгоомжтой сэгсэрч байна. За одоо цэсийн сульфатнаас мөн 5 туслыг. За ингээд тусаахад өнгөний өөрчлөлтийг бид нар ажиглах ёстой. За хэрвээ хүнсний бүтээгдэхүүний дээж маань уураг агуулж байгаа тохиолдолд өнгө чирнээлэн ягаан өнгөтэй болж өөрчлөгдөж байгаа. За үүгээр нь бол бид уураг агуулсан байна уугүй юу гэдгийг нь илэрхийлэх боломжтой. За эндээс өнгөний өөрчлөлт харагдаж байгаа бах. За өндөгний шар уурганд уураг агуулгадж байна уугүй юу? Өндөгний шар гэсэн үг байна тийм ээ. Илрүүлэхийн тулд за нэг 2 см дээж саруулж авъя. За одоо дээжин дээрээ калиум гидроксидоос тусаая. За мөн 5 туслыг тусаалаа. За ингээд болгоомжтой сэгсрээ. За өндөгний уурга өтгөн учраас өндөгний шар өтгөн учраас бол холилдохгүй байвал бид шилэн сав ашиглах боломжтой. За болгоомжтой сэгсрээд өнгөний өөрчлөлтийг одоо бүгдээрээ ажиглая. За тод харагдахын тулд ард талд нь цагаан цаас барьж харуулъя. За ингээд өнгө ягаан чирнэлийн ягаан өнгө зүйлс учраас энэ зүйл хүнсний дээж маань уураг агуулсан байна гэсэн үг байна. За дараагийн хүнсний бүтээгдэхүүндээ бид өндөгний цагаан нэг сонгож авъя. За өндөгний цагаанаас мөн 2 см дээж авнаа. 2 см куб дээж авч байгаа. За үүн дээрээ калиум гидроксидийн усамлаас 10 тусал хий. Яагаад гэвэл их өтгөн дээжнүүд байгаа учраас 10 туслыг хий. Калиум гидроксидо өндөгний цагаантайгаа хольж өгье. За дээрэс нь мөн 10 тусал цэсийн гидроксидыг тусаанаа. За ингээд холиод өгөхөд өнгөний өөрчлөлтөө бүгдээрээ ажиглах нь байна. За өнгөний өөрчлөлт их тод харагдаж байна. Тэгэхээр өндөгний цагаан бол уураг агуулсан бүтээгдэхүүн байна гэдэг нь харагдаж байна. За одоо зайцсанд уураг агуулгадж үгүй юу гэдгийг илрүүлье. За энийг хийхин тулд бол дээжээ жижиглэн тэгэхээр хурц зэрмэх эрттэй зүйлтэй ажиллаж байгаа тохиолдолд бол болгоомжтой гар хөлөө гэмтээхээс болгоомжтой ажиллах хэрэгтэй. За бид нар ингээд дээжийг жижиглэж өгснөөрөө бол уусмал урвалжтай үйлчлэх гадаргуугийн талбайг нэмэгдүүлж өгч байгаамаа. За баг зэргийн нэрсэн ус хийгээд шингэрүүлнэ. 2 см кубыг хийя. За ингээд усандаа усгаад баг зэрэг холиод өгье. Калиум гидроксидийнхаа усамлаас 10 туслыг тусаая. За үүнийхээ дээрээс л цэсийн гидроксидийн усамлаа хийнэ.
За ингээд цагаан зүйлийг дэвсгэр болгоод харъя. Өмнөний өөрчлөлт бараг илрээгүй шахан байна. Тэгэхээр энэ дагуулж байгаа уургийн хэмжээ бол маш бага хэмжээтэй байгаа гэсэн үг байна. За одоо бүгдээрээ бичээний дотор уурга байна уугүй гэдгийг илрүүлье. За урдчилж нутгалсан бид нар бичээнэ тийм ээ. За бичээнийхээ дээжин дээр л бага хэмжээний нэрсэн ус хий. За мөн бусад ээжүүдтэйг адилхан 2 мл. За одоо энэ дээрээсээ усмлаа нэмж өгье. За калиум гидроксидын усмал 5 туслыг хийя. За цэцийн сульфат мөн 5 туслыг хий. За ингээд өнгөний өөрчлөлтийг харахад бол жирнэл ягаан өнгө үзүүлэхгүй бай тийм ээ. Тэгэхээр энэ хүнсний бүтээгдэхүүн маань уурга агуулаагүй гэсэн үг байх нэ. За бид өмнө нь энэ зайцсан дотор уурга илрүүлэх туршилтаа харсан тийм ээ. За одоо үр дүнгийг харах юм бол тодорхой хугацааны дараа бас ягаан өнгөний хэмжээ нэмэгдсэн байна. За мөн бяцлаганд уурга байна уугүй гэдгийг илрүүлэх туршилтыг хий. За шууд дээрэс нь оруулж нэмлээ. За ингээд 10 туслыг цэцийн сульфатнаас мөн 10 туслыг хий. За өнгөний өөрчлөлтийг ажиглаж байгаа бах тийм ээ. Өнгөний өөрчлөлт өгсөн байна. Тэгэхээр энд маань уурга агуулгадж байгаа гэсэн үг байна. За одоо бүгдээрээ саяны бидний уурга илрүүлэх туршилтын үр дүнгуудыг харъя. За эхнийх маань сүү байсан, хоёр дахь нь өндөгний шар, за энэ өндөгний цагаан, за зайдас, бичээн, за бяцлаганд уурга агуулгадж байна уугүй юу гэдгийг нь бид өнгөний өөрчлөлтөөр нь ялгаж харж байгаа. За зэсийн сульфат агуулж байгаа учраас бюретийн усмал маань цэнхэр өнгөтэй усмал үзүүлдэг. За энэ нь хэрвээ тухайн хүнсний бүтээгдэхүүний дээжид уурга агуулгадж байгаа тохиолдолд бол жирнэлэн ягаан өнгө болж хувирдаг. За одоо бүгдээрээ хүнсний бүтээгдэхүүний дээжинд өөх тос илрүүлэх туршилтыг хийцгээе. Тэгэхээр өөх тос илрүүлэх туршилтанд бол этанолыг буюу этил спиртийг ашигладаг. Яг гэвэл өөх тос маань усан дуустдаггүй. Органик уусгагчтай дуустдаг учраас бид этанолыг ашиглаж байгаамаа. За тэгэхээр бид 3 төрлийн хүнсний дээж сонгож авсан. Ургамлын тос, за бяцлаг, за бичээн сонгож авлаа. За эхлээд ургамлын тосондоо хийж үзье. За мөн 2 мл ургамлын тос сорууллаа. За үүнийхээ дээрээс л этанол 2 мл-ийг соруулж хийн. За 2.5-ыг соруулаад 0.5-ыг үлдээгээд байгааг анзаарж байгаа бах. За ингэснээрээ бол яг 2 мл орж байгаа гэсэн үг. Хэрвээ 2-ыг соруулаад 2 хүртэл нь шууд шахлаа гэхэд бол үзүүрт бага хэмжээний үлддэг учраас бол хэмжээний хувьд жоохон зөрүү өсөж магадгүй. За болгоомжтой сэгсрээд хольж өгье. За ингээд этанолдоо ургамлын тосоо уусгацсан байна. Ингээд сайн ажиглаж харах юм бол за өөх тосны эмүүлсэн хэсэг харагдаж байгаа бах. За одоо үнийгээ бол цэвэр усан дээр хийж өгнө. За усан дээр хийсэн тохиолдолд бол өнгөний өөрчлөлт өөх тосны хувьд бол сүүн цагаан өнгөтэй болох ёстой. За цэвэр хуруу шилэнд 2 мл ус хийлээ. За үүнийхээ дээрс түрүүчийн уусгасан тосоо хийя. За усны өнгө маань сүүн цагаан өнгөтэй болж өөрчлөгдөх ёстой. За дараагийн хүнсний дээж маань бичээн авъя. За баг зэргийн ус хийгээд 1 мл орчим ус хийгээд усгачээ.
За үүнийхээ дээрээсвэл 2 мл этанол нэмж өгье. За хүнснийхээ дээжийг этанолд уусгаж байна. За мөн цэвэр хуруу шилэнд нэрсэн ус хийн. За ус сорулж байгаа шприц, за этанол сорулж байгаа шприц, хүнсний дээж авч байгаа шприцүүд маань бүгд тусдаа байгааг анзаарж байгаа. Холилдуулж болохгүй байх нь тийм ээ. Ингээм бидний үзэж байгаа туршилтын үр дүн маань өөр болно. За хэрвээ өөхтөс агуулж байгаа тохиолдолд яах ёстой вэ? Өнгөний өөрчлөлт сүүн цагаан өнгө болох ёстой. За тэгэхээр сүүн цагаан өнгө биднэрт ажиглахдаггүй байна тийм ээ. Ингээд харьцуулаад харах үед л тэгэхээр бичээнд дагуулгадж байгаа. Өөх тосны хэмжээ маш бага юм уу? Эсвэл өөх тос агуулгадахгүй байгаа гэсэн үг байна. За дараагийн сонгож авсан хүнсний бүтээгдэхүүн маань бяцлаг байна. За бяцлаган дээр бол шууд этанолоос оруулаад хий. За ус сайн уусгахын тулд холж өгье. За мөн цэвэр хуруу шилэнд 2 мл ус оруулж аваад за дээрэс нь дээжээ хийлээ. За ингээд өнгөний өөрчлөлт маань харагдаж байна. За тэгэхээр бяцлаганд бол өөх тос агуулгдсан байна гэсэн үг байна. За одоо бүгдээрээ өөх тос илрүүлэх туршилтынхаа үр дүнг зэрэгцүүлээд харъя. Эхний бүтээгдэхүүн бол ургамлын тос байсан. Хоёр дахь нь болохоор бичээн байла. Гурав дахь нь бяцлаг байсан. За тэгээд ургамлын тос болон бяцлаганд бол өөх тос агуулгадж байгаа нь бол сүүн цагаан өнгөөр харагдаж байна. За бид сая хүнсний бүтээгдэхүүний дээжүүдэд уурга, өөх тос, цардуул илрүүлэх тестүүдийг хийсэн. За одоо үргэлжлүүлээд ангижирсан болон ангижирсан бус нүрс ус илрүүлэх тестийг хийж үзье. Тэгэхээр энэ тестэнд бол Бенедиктийн урвалжийг ашиглан хийдэг. Туршилтанд хэрэглэгдэх бодис урвалжуудыг танилцуулъя. За тэгэхээр бид нарт бол глюкозын уусмал хэрэг болно. Глюкозын уусмалыг ашиглаад бид ангижирсан сахарыг үзнэ. За сахарозын уусмалыг ашиглана. Сахарозын уусмал дээр бол ангижирсан бус сахарыг илрүүлэх тестийг хийх юм аа. Тэгэхээр ангижирсан болон ангижирсан бус сахарыг илрүүлэхэд бол бид нар Бенедиктийн урвалж хэрэг болдог. За сахароз болоод ирэхлээр глюкоз болон фруктозоос тогтсон ди сахар ийм учраас бол за ангижирсан бус сахарын тоонд орж ирдэг. За ангижирсан бус сахарыг илрүүлэхэд бид натрийн гидрокарбонат болон давсны хүчлийн уусмалыг ашигладаг. Тэгэхээр эдгээр химийн бодисууд маань давсны хүчил гэхэд бол хүчлийн тоонд орж байгаа учраас бол аюулгүй ажиллагааны дүрэн баримтлаад болгоомжтой ажиллах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн зүйл дээр тусаах юм бол тэр дор нь маш хурдан хөтөн усаар удаан зайлж угаах хэрэгтэй. За мөн хуруу шил хэрэг болно. За хоёр төрлийн сахар үзэх учраас бид хоёр хуруу шил ашиглаж байна. За хуруу шилний хавчаар ягаад гэвэл бид нар Бенедиктийн урвалжийг бол усан байнанд хийдэг. Тэгэхээр усан байнанд бол 80-аас 90 градусын халуун усан байнанд ашиглаж байгаа учраас бол бид хуруу шилний хавчаарыг ашиглаж байна. За мөн халуун зүйлтэй болгоомжтой ажиллах хэрэгтэй байх нэ. За энд усан байн харагдаж байна. Тэгэхээр усан байн дээр бол ангижирсан болон ангижирсан бус сахарыг илрүүлэхэд бол хамгийн тохиромжтой температур бол 80-аас 90 градус гэж үздэг. За мөн шприцүүд бид нарт хэрэг болно. За шприцний оронд пипетик ашиглах бас боломжтой. За ингээд хаягдлыг хийх сав, за хуруу шилний тавиур маань хэрэглэгдэнэ. За одоо бүгдээрээ туршилтаа эхлүүлье. Туршилтанд ашиглагдах уусмлаас тус бүр
За глюкозын усмлаас 3 мл авч хийлээ. За хуруу ширэн дээр глюкоз гэсэн тэмдэглэгээ биччихье. За мөн сахарозын усмлаас мөн адилхан ижил хэмжээтэй 3 мл-ийг авъя. За ингэхтэй бол за тус бүрд нь ашиглаж байгаа шприцүүдээ холихгүйгээр тавьчихж байгаа. За энэ хоёр усмал дээр за мөн ижилхэн хэмжээтэй бенедиктийн уруулжаа нэмж хийнэ. За тус бүр дээр нь адилхан 3 мл бенедиктийн усмал нэмж хий. За дээр усмлуудаа усан байнанд тавина. За усан байнанд тавьж байгаа тохиолдолд бол за усмал маань адилхан цэнхэр өнгөтэй харагдаж байна. Энэ бол бенедиктийн урвалжийн өнгө байх нь байна. За тэгээд усан байнан дээр тавиад за өнгөний өөрчлөлтийг бол ажиглана. Бенедиктийн урвалж хэрвээ ангижирсан сахар агуулгадж байгаа тохиолдолд бол өнгө нь за концентрацаас шалтгаалаад бол шар, ногоон, улбар шар, улаан хүрэн болтлоо өөрчлөгддөг. Хэрвээ бенедиктийн урвалжтай өнгө өөрчлөлт үзүүлэхгүйгээр бенедиктийн өнгө хэвэндээ хадгалагдж байгаа тохиолдолд бол өнгөнд ангижирсан сахар агуулгадаагүй, ангижирсан бас сахар агуулгадмаа гэж үзнэ. За 2 минутын хугацаатай халаая. 2 минутын хугацаа дууссан байна. За хуруу шилтэй усмлуудаа усан байнаас гаргаж ирлээ. За ингээд өнгөний өөрчлөлтийг бүгдээрээ ажиглая. За эхний усмал маань глюкозын усмал байсан байна. Глюкозын усмал маань өнгө нь ногоон болж өөрчлөгдөж байна. За тэгэхээр глюкозын усмалд бол ангижирсан сахар агуулгдсан гэсэн үг байх нь байна. Сахарозын усмлын өнгө өөрчлөгдөг байна. Тэгэхээр бид сахарозын усмлыг бол ангижирсан бус сахар гэж үзээд одоо үүнийг ангижирсан сахар болтол нь эсэлдүүлнэ. За ингийн тулд бидэнд давсны хүчил хэрэгтэй. За бага зэргийн давсны хүчил нэмлээ. За ингээд давсны хүчил маань ди сахарын холбоог задлана. За үүний дараа бол бид натрийн гидрокарбонатын усмлаар саармагжуулах шаардлагатай. Яагаад гэвэл давсны бенедиктийн урвалж маань шүлтлэг орчинд ажилладаг учраас натрийн гидрокарбонатын усмлаас мөн адилхан хэмжээтэй нэмж хийнэ. За бага зэрэг хөргөөд тэгээд буцаагаад 2 минутын хугацаатай мөн адилхан тавья. Усан байнанд тавих хугацаанд бол өнгөний өөрчлөлт илэрж байгаа тохиолдолд бол энэ маань ангижирсан сахар болж хувирсан байна гэж үзнэ. Ангижирсан бус сахар маань. За ингээд 2 минутын хугацаа өнгөрсөн байна. Усан байнаас розыг гаргаж байгаа. За тэгэхээр розын усмал маань өнгөний өөрчлөлт өгж байгаа. Энэ бол давсны хүчлээр задлаад за натрийн гидрокарбонатаар цаармагжуулсны үр дүнд бол ангижирсан бус сахар маань ангижирсан сахар болж хувирсныг харуулж байна. За бид нар өнөөдрийнхээ туршлагаар хүнсний бүтээгдэхүүнд уурга, тус, за цардуул
За мөн ангижирсан бол ангижирсан бас нүүр сүнснүүдийг илрүүлэхийн туршилтыг хийлээ. Тэгэхээр туршилтуудыг багш цааш нь үргэлжлүүлээд ямар ч төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд дээр туршиж үзэх боломжтой. За мөн ажлын хуудас боловсруулаад хүүхдүүдээр сурагчдын мөн ажлын хуудас боловсруулаад ажлын хуудсан дээр шинэ ухаан чарга барилыг хөгжүүлэх зорилсон дасгалуудыг өргөжүүлэн хийх боломжтой юм аа.